Та бүхэн сайхан амарч байна уу? Манай Ариусхан гүмөдө нэвтрүүлгийн шин дугаар эхэлж байна. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор хэл шинжилгээ ухааны доктор профессор Монгол улсын төрийн сойрхолд Гавьяат багш Чойма багш маань өргөдөн ирээд байна. Үзэгтэй охины амгалан айлтгая. Тэгэхээр монголчуудын уламжлалт сургалтанд байсан хүүхдэд одоо ном заахад номтой зэрэгцүүлээд юу заадаг байсан юм бэ гэдэг энэ сэдвийг соёлоо ярилцлага эхлэе. Гадныхан бол ном миний боол мөн гэж гүн хантан хүнж хэлсэн байдаг. Тэр бол яг хөө номыг бол навсад ноорт нь ашиглах хэрэгтэй гэж бас зөв сургаал л да. Гэтэл монголчууд бол тэр тус шимийн үргэлжийн үнэн чань ном түүний утгыг тайлагч багш хоёрыг тэр нэгэнт түүний ачийг хүртдэг учраас хүндэлж байж ачийг хүртдэг. Тийм учраас эцэг их багш гурван ачтан гэдэг. Тэгээд тэр нь би дунд сургуулийн багш нарт бас хэлдэг юм л да. Та нар багш гэдэг энэ ажлаа ямар ч байсан хүнийг зөв болгох, хүн болгох, эрдэнэн боловсруулахаас хойш хамттан хийж яваа юм усудаа энэ талд нь анхаараарай. Ямар ч байсан та нар одоо сүсгтэйч, сүсэггүйч бай, хойтнос гэж байгаад эрлэг байгаад байцаалгадаг юм бол ямар ч байсан би амьтны үрийг зөв замд л хөтлөх гэж хичээгээд байсан. Зарим нь үр дүнд хүрээгүй байж магадгүй гэхэд та нар бол эрлэгийн өмнө нэг их хар дансгүй улсуу шүү гэж хэлэхээр багш нар их урамтай байдаг юм. Төмний үрсийг, залуу үеийг эрдэнэ ном заахаас гадна хүн болгон төвшүүлэхийг бол монголчууд уламжлалаар бол байнга анхаарах ёстой юм да. Гэрийн сургалт байсан, за дасангийн сургалт бас байсан тийм үү? Сүмхэдийн дасангийн сургалт нь маш нарийн тогтолцоотой сургалт шүү дээ. Багшийн шав орно гэдэг бол хуучин Монгол орхтой ч гэсэн өдрийн сайныг сонгоно. Одоо тэр багштай ёс төртэй залгана. Тэгээд багш гэдэг хүн болоод эхний өдөр одоо ном судраар бас номоор одоо айдас өгч анхны одоо өсгийг тавьж бэлэгтэй үгийг хэлж өрөөлөө хэлж эхэлдэг. Монгол чиг бол одоо ацаг шүд зааж эхэлмэгц үе холбонгуудл оюун төлхөөр цаасан шуу, тач шууны сургаалыг тогтсон хэдэн сургаалыг уншуулаад, бичүүлээл тэгэл нөгөө хэдэн сургаалыг уншиж бичсээр байтал хүүхэд маань бичгэнч сэгсэрчдэг, уншаад төгдргүү болдог. Нөгөө чи олон дахин уншихтаа зэрэг чэйжлэгдэнэ. Багш нь нөгөө уншилтаа утгыг нь хэлж өгнө. Гэтэ оюун төлхөр гэдэг сургаалыг наад зах нь аваад үзэхэд энэ маань 13 дугаар зууны Чингис хааны бэлэг сургаалаас ихтэй. Энд бол игэл жирийн хүүхдээс ахуулаад төрийн эзэнд хүртэл бие хэл сэтгэлээ яаж авч явах ёстойг сургачсан цогц сургаал байж байгаа ш. Тэгэхээр зэрэг энэ нөгөө бичиг үсэг сурах хүн бол төрөш хоёроо нэгэн давхар хамт хийж хатдаг ийм айхтар сургалт байсан юм да. Ийм сайхан сургалт байж тийм ээ.